За баярлалаа. Ер нь аль маш үр бүтээлтэй нэлээд дотроо одоо бохсон асуудлуудаа гаргаж тавьж гэнэ гэж харж байна. Тэгээ та нартай бол миний хувьд бүгднтэй нь уулзсан, хит хитэн удаа уулзсан. Манай залуучууд одоо төртөө хамтрахгүй гэдэг өөрсдөө. Одоо бас аль талын ярих хэрэгтэй те зөвхөн төрийн буруу ингэжин тэгжин тендер ингэдэг тэгдэг тийм асуудал байдаг л ах би үүсэхгүй. Гэхдээ өнөөдөр энд байгаа залуучуудыг бүгднгийн төртөө хамтраач гэж уурсан. Та нар бол төртөө хамтрахгүй хэцүү байдаг юм байдаг ойлгож чинь хэцүү байдаг нь үнэн. Гэхдээ өнөөдөр ингээд шин засаг бүрдээд шин фэшн ярьж гин шин мөрөөдөл ярьж гин шин зорилго тавьж гин. Тэгэхээр одоо мэндээ тэрхсэн мэндээ одоо габит одоо юу гэдэг ибрах гэж бүгд хамтрах хэрэгтэй. Одоо төрөөс төртөө хамтрахгүй гэж цухтаадгаа болио. Тэгээд гаднаас нь ингээ шүүмжилтгээ болио. Одоо агентлагтайгаа хамтар, одоо төртөөгөө хамтар. Тэгээд ороод нэг хідүүлээ энэ удаа жинхнээсээ өөрчлөх гээд үзье. Энэ 3 жилийг ашиглая гэдэг юм хэлмээр байна. Үнэхээр олон асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ энийг гаднаас нь одоо шүмжлэхэ болиё. Ороод ир хамт хий, хамт бүтээ. Гаднаас нь одоо төртөө хамтрахгүй гэж одоо манай мундаг залуучууд ч та нар үнэхээр Монголын сор болсон IT-ийн компаниудын бүтээж байгаа залуучууд тренд нь юу вэ гэхээр төртөө хамтрахгүй төрөөс хоолой энэ Монголиа гэдэг төсөл төр ороод ирээчээ гэд одоо энд байгаа мундаг залуучуудын ихэнхийг би асуусан, гуйсан бүгд үгүй гэсэн. Тэгэл угаасаа явдаг нормалаараа бид нэр тендерийг зарлаад явахаас өөр ямар ч аргагүй. Тэгэхээр дахиж бас нөгөө талаасаа ийм хандлагатай биш зориг гаргаад цаг гаргаад хичээл зүтгэл гаргаад орж ирээд төртөөгөө хамтраач гэсэн уриалгыг хэлмээр байна.